Сайн бацгааны үзэгчтэй би хөтлөгч Наман байна. All or Nothing Show тэмцээний өнөөдрийн дугаарыг хэлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаараар бид үзэгч та бүхэндээ 3 дугаар шатныхан 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтугаараа Монгол мөрөөдлийг биелүүлэхээр хамтран ажиллаж байгаа өөрийн телефоны үндэсний оператор Жимо Боёд болон бусад байгууллагуудаа баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ хүлээж авч үзцгээе. Эргээд тавтаа мэрэл. All or Nothing Show тэмцээний 3 дугаар шатны 2 дугаар хэсгийг эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд 2 дугаар хэсгийн тайзыг хагална уу хэмээн Ocean Grey Production-ы оролцогч Эрдэнэ Үлийг тайзан дээрээ өрье. Сайн бацгаана уу? За нэг үргийа. Баярлаа. Зүгээрээ. Манай Эрдэнэ Үл хийж шүү, гоё шүү. Shining with you, shadow you, shining with you. Иймэрхүү одоо импресацаа бол сайн хийж өгсөн дээр баг. Одоо жишээлбэл ингээ нэг хэвэн яваад шүү дээ. Тэгэхгүйгээр одоо жишээлбэл нэг бадаг дахилт явж байгаа. Эсвэл хоёр бадаг дахилт явсныхаа дараа үүдийн сүүлийн дахилтуудаа бол байнгын импресац яваад дуусчихсан байгаа байхгүй. Тэгэхгүй юм дэрэг ингээ яваад идэв шүү дээ. Яг тийм хүн бэкмекер хийж болно. Зүгээр тэн дээр цайны юмнуудад чи гой гой бүр чи яг өөрийнхөө хийж байгаа мэдрэмж авч өгөх гоё байхгүй. Тэг аль болох жоохон эвлэгхэн болохыг бодоор за. Тэгвэл жоохон модондоо маяг. Тийм жоохон юм модондоо юу сонсогдож шít. Эрдэнэ Үлдүүнийхээ сонголтыг хийгээд одоо яг шалгуулж байна. Тэгээ гарч ирээ комент авах байгаа. Түрүүн бас тэр өрөөнд студийн өрөөнд Нацрат танд гитар дээр нэлээд дуугнуудаа туршиж үзэж байгаа сонголтоо хийсэн байгаа. Love the question the stars way up from my heart and the merry to and merry go I love to bring me a star way up from my heart your lips on my lips that's a merry merry Christmas it's the most beautiful time of the year dance in the streets jumping so much air I should be playing in the winter snow but I'ma be on in the mistletoe I don't want to miss out the holiday but I can't stop and at your face I should be playing in the winter snow but I'ma be on in the mistletoe where you shadow you За болсон. Танадаас нь дээшлэх хөх те. Доошлно. Доошлж байгаа юм. Вай. Вай. Дэшигээ бүр Оох шүү яа. Наач код тохгүй. Эхлээд доошо дараа нь дэш. Доошо 25 удаа. Эхлээд лайк and share гэдэг. Эрка юу яач? Тоглолтын дээр чи би яг зөвөр нэг зөвлөгөө өгөл та. Тоглолтын дээр юу ачвал? Хойно жоохон массаас эсвэл өвлийн уур амьсгал энэ төр оруулал. Yes. Харин нэг цаанаад ил нэг. Тим юутай байвал яг хоо жоохон арай амтлан. Тэгэхгүй бол амар сонирхолгүй. Өөрөө чинь оролт морол зөөц те. Тэгээ артаа ингээл хүн. Нэг юм гитарч нь бас тоглолцсон бас. За чи жан харагдаж байна те. Тим юм харагдаж байна те. За түүн чи яг тэрийг өөрөө найруулж чадсан нь те. Бас нэг юм хийгээд үзэлтэй те. Хичээгээд. Нэгдүгээр чи бас тэгээд тэр санаагаа телевизийнхэнд хэлэх хэрэгтэй. Найруулагчтай. Тэгээд бас нэг юм тавилт мавилт тайз майзныхаа юм бас янзлах хэрэгтэй шүү дээ. Тэ. Тэгээд болвол одоо анги танхимдаа ч юм уу хаач байдیں۔ Ямар сургууль дээр ч юм уу.
нэг юу гарах хэрэгтэй. Бэлтгэлийн цаг гаргаад давхар чи өөрөө бэлтчихнэ. Тайзаа бас бэлтчихнэ. Эйгүү хийх үү яах вууга найз нөхөд юу гэдэг юм. Одоо юусоо оролцож болох бүх хүн л оролцох. Тэр шараа гэдэг өнгөн дээр амар их олон ингэж шүү дээ. Хайлж малаад мөнгө хаалтаад. Тэр чи бүр айгуу сайн бэлтцээ. Гоё гэдэг шиг. Тэгээд бид нэр яг өмнөх шатнаас нь харж байгаад энэ удаагийн шатанд Эрдэнэлүгээ бас хоолоонд тохирхууц тийм дуу сонгож авъя гэж шийдсэн. Тэгээд манай Нацгаа Эрдэнэл хоёр маань ярилцж байгаад Justin Bieber-ийн дууг сонгосон байгаа тий. Тэгээд яг энэ одоо дуулах байгаа дуу нь болохоор яг манерийн одоо яг одоогийн яг байгаа энэ хоолойны шилжилтийн үед нь маш их тохирхуйцсан. Учир нь юу гэхээр Justin Bieber-ийн яг одоо нөгөө шилжилтийн насны үе дээрээ дуулж исэн тийм тэр үеийн дууг хэвтүүлээ сонгосон байгаа тий. Тэгээд энэ дуу илүү их өөрт нь бас зохицох юм болов уу гэсэн үүднээс сонгосон байгаа. Тэгээд бэлтгэл бас боломжийн. Тэгээд бас энэ үзүүлэхийн дуулалт тоглолтондоо бас зориулаад тайзаа бид нар бас ийм байвал зүгээр юм шүү гэсэн бас ярилцсан байгаа. Тэгээд маш гоё сэтгэсэн байна. За ингээд амжилт хүсье. За баярлалаа. It's the most beautiful time of the year. Lights in the street when it's on my chair. I should be playing in the winter snow, but I'ma be on the mistletoe. I don't wanna miss out a holiday, but I can't stop and at your face. I should be playing in the winter snow, but I'ma be on the mistletoe. With you, shadowing you, with you, shadowing you, with you, under the mistletoe. Hello, to watch me from the stars, away I fall in my heart. And let me to a miracle, allow. Don't you buy me nothing, 'cause I am here wanting your lips on my lips. And that's a merry, merry Christmas. It's the most beautiful time of the year. Lights in the street when the sun my chair. I should be playing in the winter snow, but I'ma be on the mistletoe. I don't wanna miss out a holiday, but I can't stop and at your feet, yeah. Under the mistletoe, where do you go? Shining with you, shining with you, under the mistletoe, where do you go? Shining with you, shining with you, under the mistletoe. Kiss me under in the mistletoe. Show me, baby, that you love me so. Oh, oh. Oh, 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 oh. Баярлалаа. Эрдэнэлдээ баярлалаа. Шүүгчдийн зөвлөгөөг сонсцгоё. Сайн уу? Сайн байна уу? За, юуны өмнө чамд амжилт хүсье. Баярлалаа. Олон охтуудын одоо зүрх сэтгэлийг одоо булаахаар хөөрхөн сайхан дууллаа. Баярлалаа. Яагаад болохгүй гэж Snoop-Dogg ах гарч ирэл Justin Bieber-тэй одоо шинэ жилийн те аав хүүгийн дуу дуулах чинь билүү те. Тэгээд ямар ч байсан чамд одоо энэ урлагт дуртайг чинь бас урдны нэвтрүүлгүүдээр харсан. Тэгээд бас чиний хувьд энэ маш том алхмыг нээж өгч байгаа All or Nothing-ийнхаа хамт олонны нэрийн өмнөөс бас чамд амжилт хүсье. Баярлалаа. За. Тайзаа хүндлээд бас энэ удаагийн шатанд оролцох гэж ажилласан байна. Тэр чи их таалагдлаа. Чи өөрөө их гоё харагдаж байна. Тайз чин их гоё, гэрэл гээтэй гоё харагдаж байна. Тэгээд яг чиний дуулалт чинь бол яг хөөрхөн байла. Бүр супер биш.
амжилт хүсье. Баярлалаа. Тэгэд тайзан дээр хамгийн гол нь хүний сэтгэлийг хөдлөх ёстой. Тэ. Дуулж байна. Гэхдээ хүний сэтгэлийг сайхан хөвлөзүүлж хэрэгтэй шүү. За. Тэгээд сая бас дуулж яхад чинь бас те миний уруул одоо чиний уруул тэр гэж дуулж яхта бас яг те дундаа айгу орж те яг ингэж дундаа хөтөлж оруулж чадчихин. Тэгээд бас энийг дараа чи оролцогч нар маань бас энэ хөрхөх хүүгээс хараасаа гэж хүсэж гин суралцаасаа гэж хүсэж гин. Тэгэхээр яг энэ чигээрээ байгаарай. Гоё юм шиг. Баярлалаа. Тийм. Би бол бус чүүгч нартай явах санал нэг биш байна. Тэгтайхан шүмжилж байгаа ч биш бас цааш нь ер нь чи тэнцэх юм шиг байна те. Гэ хараад тах. Гэтэ миний дуу чи яг энэ тембрээрээ дуулаад байх юм бол чи энэ битгүү ямар нэг уянгийн дууг дуулахад ямар ч боломжгүй болно. Яг тэгвэл чиний тембр ерөөс ямар ч өөрчлөлт байхгүй байхгүй. Тэ? Яг чи яг ингээ гоё ярьдаг ш тийм цоглог хоолоогоор хүүхдийн тэ өсвөр насны яг тэр хоолоогоороо ингээд дуулж байгаа байхгүй те. Ер нь бол сая дээшээгээ гарч байгаа хэсэг дээр л яг ингээд өөрчлөлт над мэдрэгдлээ. Тэхийн тулд бол дууныхаа тал хүртэл тэгээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг миний дүү тэрэн дээрээ анхаараарай. Тэгээд доод өнгө ер нь жоохон бас танаалнастай чи дээшээгээ гоё гарч тийм биш. Тэгвэл чи танаалнастай жоохон дээшлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд саяных бол бас жоохон эхлээд дордож чинь. Тэгэхээр жоохон уйдгартай. Нөгөө ийм мэдрэмж нь гоё юм те. Ерөнхийдөө бол харагдах талаасаа сонсогдох нь харагдахыгаа гүйцсэнгүүл байна шүү. За тэгэхээр зэрэг радио сонсогчтой одоо хүндэлнэ гэсэн үг шүү дээ. Чамайг харахгүй хүмүүст бас харагдтал нь байгаарай. Хоолоогоороо. Баярлалаа. Баярлалаа. Ингээд Эрдэнэ үлдээ өгсөн шүүгчдийнхээ үнэлгээг харцгаая. 6 7 8 8. Баяр үргээ. Баярлалаа. Өргөжлүүлээ тайзан дээр продюсер Окигийн багийн оролцогч MAF 976 хамтлаг гарч ирэхэд бэлэн болж байна. MAF 976. За сайн байцгаана уу? Бүгдэд энэ өдрийн мэнд. За. MAF 976 хоёр маань бол миний бодлоор яг ингээд рэпер хүн гэдэг одоо ямар байх ёстой вэ гэдэг бүх шинжийг ингэж харуулсан. Энэ тайзан дээр болон тайзнаас гаднах бүх ажиллагаан дээрээ юу вэ гэвэл хөгжмөө одоо өөрөө хийж байна. Битээ өөрөө хийж, хөгжмийн найруулга өөрөө хийж байна. Тэгээ сая манай нэгэн студ дээр бас хамт энэ дууны хөгжмийн найруулгыг хамт хийсэн байгаа. Би хамтраагүй би зүгээр хянсан. Яг одоо өнөөдөр продюсер Окигийн багийнхан бэлтгэлээ хийж байгаа. Одоо яг тэнд бол MAF 976 хамтлаг өөрсдийнхөө хөгжмийг зохиож байна. Хоёрдугаар шатны шалгаруулалтын үеэр филармоны тайзан дээр продюсер MC MAF 976 хамтлагаас ингэж асуусан байна. Яг энэ танаа зохиосон дуу мөн үү? Яг чи зохиосон уу? Панограм юм биш үү? Би итгэхгүй байна гэсэн. Харин тэнд яг MAF 976 хамтлаг өөрсдийнхөө дууг одоо яг зохиож байна. Тэгэхээр бүгдээрээ орж хамтдаа баталгааж болцгаая. За. Сайн байцгаана уу? За одоо яг аяа зөхөж байна уу? Тэгээ ерөөхдөө тэгэл бараг болцсон. Тэгээд одоо л ерөөхдөө жоохон нэг хийц талаас нь жоохон ярьж өгье л гэж бодож байна. Тий. Филармоны тайзан дээр бол MC яг продюсер MC тэгж асуусан шүү дээ. Яг энэ аяг өөрөө зохиосон уу? Панограм юм биш үү гэд итгэхгүй байсан шүү дээ. Ер нь бол. Тий, гөөгөө яг панограм ч гэж бас яг хэлэвэл нэг одоо хөлтэй тэгээд тэр нөө снэр энтер нь одоо сампл одоо ингээд өөр юмных байснаа гэж асуусан. Тэгээд би болохоор яг ингээд бүгдийг өөрөө нэг хүртэл хийдэг. Тэгээд энэ удаалаар нэг нэгэн студ дээр ирж хөгжмөө хийсэн. Fruity Loops дээр хийсэн. Би бол ер нь Reason Fruity Loops дээр хурган ажиллаждаг. Тэгэл
Одоо тэгээд ер нь бол одоо энэ шитэнд оролцож байгаа энэ хөгжим болохоор жоох юм new school trap тал руугаа. Тэгвэл ерөөхдөө жоох юм traditional trap буюу нэг тийм жоох үндэсний маркийн дууралттай. Одоо жишээлбэл хөл нь бол ингэж дуурж байгаа. Тийм хөл нь болохоор нөө 808 гэдэг дууралт байдаг. Тэнтэй тэрийг ашиглаж хийсэн. Тэгээ одоо хөгжмөд нэгээр орж байна. Хөл гэдэг нь яг юу юм бэ? Одоо хөл гэдэг нь энэ дууралт гэхгүй. Тэгээ хай хэт гэдэг ч болохоор одоо гэдэг. Тэгээд хөлн жавхтай тэгэл. Тэгээд энэ ч бас нэг морин уурын самплай ашиглаж хийсэн. Тэгээд бас зарим нэг дууралтуудыг сонсвол одоо түрүүний тэр бөмбөрийг одоо яаж өрснөйг харуулъя л да тий. Одоо бөмбөр бол энэ бол хөлн байж байна. Тэг ингэж харуулъя. За энэ бол дангаараа хөл одоо дуурч байна. За энэ болохоор одоо хай хатнд өрсөн байна. За тэгээд морин хуурын дууралт контакт дээр байдаг нэг ethnic world гэх тийм одоо плагин ашиглаж байгаа. Тэгээд энэ дээр бол морин хуурын дууралтууд байдаг. Бит хоёрын ашигласан мөлий. Энийг ашигласан. Гэхдээ энэ дээр болохоор арай өөрөөр дуурах байх. За тий. Тэгээ та одоо энийг сонслоо шүү дээ. Танд ерөөхдөө таалагдж байна уу? Таалагдчих. Одоо та бас нэг адилхан юм хөгжим хийдэг шүү дээ. Одоо та ер нь new school хөгжим хэр хийж байна? Одоо шинэ үеийн хипхоп. Хипхоп. Ойрттой гэдэг нь хипхоп ч нэх ойрт хийгээв. Сая нөгөө юу хийсэн? Үргэлэг хоёрын саундтрак хийлээ тий. Тэгээд ерөнхийдөө бол ч одоо битмейкерүүд ялангуяа энэ рэпрүүд нь өөрсдөө бас ингэж хийх нь аягүй тийм бүтээлч зүйл. Угаасаа тэгэл өөрсдөө химнэлээ ингэж мэдэрч хийж байгаа учраас өөртөө тааруулсан битүүдийг ядаж битүүдийг те хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Миний бодлоор бол тэгээд тэрний дараа бол мэдээ саунд инженерүүдтэй хамтарч ажилласны үндсэн дээр нэг дуурал тийм нөгөө саунд дизайнаа одоо гоё стандартны те өшөө онцлогтой ч юм уу болгох тал дээр илүү нөгөө физикийн ажил хийх физиклаа байх. Тийм. Тэрнээс биш яг үндсэн одоо нөгөө химнэл зохиомж те одоо энэ бит энтриг бол юу нэ өөртөө хийх нь бол чиний болоод энэ орчин үеийн рэпрүүдийн даваа тал багхгүй. Yeah. Тэр өөрийгөө хүндэлдэг, тэр дэшээ өндөрдөг, тэр худлаа хэлдэггүй, тэрнээс чи хар мэдээдэг. Өөрийгөө хүндэлдэг, бүсгүйчүүд намайг хүрээлэн, үндэл, учир би өөрийгөө хүндэлдэг, давтагдашгүй, мэг заахгүй мэдэн дэлхий бөөрийн хий би бодож байна. Та нараасаараа дээр өөр юм хийгэж, зарим өдөө бүр өнгөрч байна нэн сэглэж, хөдөлмөр хүний бүтээж, хүмүүстэй бүтээсэн байж тараа гэж энэ өгзөг хүндлэл үзүүлтэл алгадаа. Мөрөөдтэй амар мэдээ элементли амбонгол босбонгол цос хэмээр дахин төсөн нэгдээ энэ додома юс додо зурга бас бай. Тэгээд дээрээс нь бол мэдээж үгээ өөрөө зохиодог. Өөртөө үгээ
маш сайн зохиодог. Тэгээд орчин үеийн яг энэ New School гэдэг чиглэлийг бол үнэхээр та бүхэнд бол харуулах байх гэж найдаж байна. Одоо ер нь бол миний бодлоор бол одоо энэ тайзан дээрх гүйцэтгэл ямар байна уу гэдэг дээр л би одоо санаа зовж байна. Өөр надад бол ажиллахад ямар нэг хүндрэлтэй зүйл байгаагүй. За тэгээд манай хоёр микрофоноо сайн шалгаад 1 2 амжилт. За 1. За амжилт. Нөгөө доог ах чи харж байгаа шүү. Өөрийгөө хүндэлдэг тэр дэше өндөрдөө тэр худлаа хэлдэггүй тэрнээс чи хар мэдэрдэ өөрийгөө хүндэлдэг бүсгүйчүүд намайг хүрээлэн үндэл учир би өөрийгөө хүндэлдэг давтагдашгүй мэг заахгүй мэдэн дэлхий бүр өнхий би бодож байна та нараас арай тэр өөр юм хийж зарим үе дуу өнгөрч байна нэмсэлж хөдөлмөр хүний бүтээж хүмүүстээ бүтээсэн байж гэж энэ үзэг хүндлэл үзүүлэлт алгадаад үгүй энэ бүгдийг арай өөрөөр хардаг болтол яаж үгүй сэтгэл хөдлөл минь газар хөдлөлтөөс их шааж эхлээд өөрийгөө хүндэл дараа нь чамаа бас хүндлэн өөрийгөө хүндэтгэн зөвхөн өөртөө итгэн зөвхөн өөртөө шилтгэн Yeah, гэж итгэлтэй гэрхэлтэй мафисэн зон даасан зон Yeah. Benim patapukti amrapende kirementli Amongos osmongos tos bosak himmer tahan tusedegli In dodoma Юус додо зурга бэнти хилэгстэй хилэж өрөхгүй шаа хэмжээд амжаа хамаагүй өөрийн хүслийг наа яг одоо шин зүйлийг хийж эхлэн минутыг ихсэн мөчөөс мэсэтгэл мэ тогтосон амьдралын мөн чанарыг гоносон загтасан газарт мэжсэн замаас хацаалгүй явж ирсэн хөө миний бодолтой миний өөрийн бүсмөө when I want the people love me гашиг дашаа гэдэг шиг амархан зүйлэр бүтэх шаа rap досан мэддэг учраас бүгдээ мэд досан мэддэг монгол дүммэ хийж чаддаг гүрэп гэж байдаг гумамэ хийж байгаа зүйл бүгдээ сайн мэдэж байна окей rap бол миний амьдрал rap бол миний хөгжил rap clip байхгүй бол амсгаагаа төгжил одооноос эхлээд энэ бүгдийг би хээ мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй ихнээс нь ихсэн болохоор би эцэг нь үзэх хэрэгтэй гэж бодож байна Yeah. Ota puchketa. Ota puchketa. Ota би хүмүүсийн толгойг хараа. Yeah. Айго. Баярлалаа. Яа. Нэгүүлье. За бит бол таалагдсан. Яг л одоо иймэрхүү битүүд л хийхийг хүсээд хийж л байгаа л да. Тэгээд гоё байна. Тэгээд үгний нэг мафийн хажуутлын залуу бас ритмтэй гоё өгүүлж байна тий. Схаварлан зүг байна. За тэгээд ингээ харахад ингээд маа дог ах ус сэтгэлээрээ уулзах байхаа тий. Чи өөрөө хийсэн үү хөгжим үү? Тэгсэн. Тийм чамаас их гоё шийдлүүд харагддаг юм. Тэгээ хөгжим хийж байгаа чинь маш их таалагдж байна. Тэр грувүүд химнэлүүдийг одоо сонгож байгаа чинь бол гоё байна. Тэгэхдээ чи өөрөө энэ бичлэгээ нэг эргээд нөгөө сонсчоор заяа. Сэтгэлчийн хөрхөр тэр өндөр залуу жоохон ялмгүй урагшлаа дөрүүлээд явчихж байна. Та нарын хамгийн гол юм бол хэмжээ барих байдаг шүү дээ.
чи бас нэг жоохон нэг маш бага хэмжээнд ингээд юу яагаад байна. Урагшил тавиад нөгөө сэтгэл чи өөрцөн болохоор. Тэгэхээр энийгээ бас гоё суулгаад хэмжээндээ суугаад ингээ гоё өглөөл бас гоё л байна. Тэгтээ амар таалагдсан. Баярлалаа. Нэг. Яг та нарын өөрсдийн гэсэн тэр одоо стил өөрсдийн гэсэн тэр нүр царайг олж харж чадлаа саяын дуунаас. Тэгээ та хоёр өөр хүн байгаа. Хоёр өөр хүний дотоод ертөнцийг бас харж чадлаа. Чи нэг өөр те өөр ингэсэн стилтэй чи нэг өөр. Ер нь айгу хаат байлаа гэж хэлээ. Тэгээд хөгжмийн эхлэл чинь бас их таалагдсан шүү. Яг гоё тэр морин хуурын таталгаар эхлэв. Гэхдээ тэр жоохон тод өшөө жоохон ингэж наашаага гарсан бол илүү гоё байлаа. Төгсгөл рүүгээ ч гэсэн те яг морин хуурын бүр нэг зүрхэн түртэл ингэж гаргаж өгвөл хөгжмийнхаа дууралтан дээрс анхаарах юм биш үү? Энэ нөгөө контактын сампл үү те? Тий. Тэр морин хуур дээр жоохон цоглогтой нөгөө маниар явах хэрэгтэй байхгүй юу? Илүү гоё тий. Сампл юм уу те? Машины сампл. Нэг. За надаа тэр нөгөө голын хэсэг яг одоо нөгөө бүжгийн хэсэг гэж нэг төрөнд тэгээс шүү дээ. Яг тэр хэсэг дээр ямар нэг юм хийх гээд арай амжиж чадаагүй юу? Сүүлд нь яадаг уу? Голоор ерөнхийдөө ингээд дахилт маягийн яваад байгаа. Морин хорын татлагтай хэсэг. Фристайл яг тухайн үеийнхээ. Харин тэрэн дээр нэг жоох юм хийцэн бол биелгээ. Гэсвэр биелгээ заяа. Тэр сүүлийн бүжиг ямар учиртай бүжиг байсан бэ? Зүгээр фристайл нөө нэг яг ингээд одоо ямар байгаагаа л тухай дээ. Сэтгэл хөдлөл яг тухай яг одоо яг энд ямар санагж байгаагаа л яг тэр нэг иймэрхүү гараад байна тий. Ингээд ингэж гараад байна. Тэгээ бас доошоо байсан тий. Хийгээд байгаа ч юм шиг үгүй ч. Юу хийгээд гэж. Тэгээд яг миний хэлчихсэн юмнуудаас бүгднгээс нь ерөнхийдөө хэлчлээ. Тэгээ би зүгээр юуг асуух гэсэн бэ гэхэлэр тэр гол юм хийх гээл амжиж чадаагүй юу л гэж асуух гэсэн. Тэгээ ер нь бол гоё байна. Та хоёрын зохицол айгу гоё байдаг. Ерөнхийдөө өөр ингэсэн онцлогтой амар гоёор харагдуулж чаддаг. Хөгжмнүүд бас гоё байдаг. Тийм саунд айгу мэдрэмжтэйгээр сонгодог. Яагаад гэвэл энэ төрлийн хөгжмийн одоо хийдэг залуучууд сонирхогчд их байдаг. Гэхдээ тэр дундаас нөгөө мэрэг яг одоо барууныхантай ялгаагүй мэрэгжлийн одоо сонсогдуулж чадж байгаа та нарт амжилт хүсье. Бас илүү их гоё сонирхолтой дуунуудыг хийгээрэй л гэж хүсье. Дараагийн шатанд бүр илүү байгаарай. Баярлалаа. За манай хоёр нэр мөрүүд амар сүртэй юм аа. Ер нь бол хамтлагч гэсэн нэр өгөхөд бол хамтлагийн нэр бол маш чухал байдаг. Ах нь хар сарна гэж өгөөд хөгжим бүжигт одоо тэр үед нөгөө хатуу чанга үед хурлаар орж ирсэн шүү дээ. Тэ ягаад улаан сарна гэж ягаад болохгүй байгаа хар гэж ягаад заавал тэгж байгаа юм. Тэгээд тайлж ирсэн хар гэдэг нь бол байлдааны хар туг сүлд юм аа. Сарна гэдэг бол одоо хайр дурлал бүх хүндэтгэлийн юмдээ сарнаг биеиндээ өгдөг гардуулдаг те. Ингээд хатуу зөөлөө хоёр нийлээд бас амьдралаа гэж. Сайхан түүх байна. Дог ах юу гэж бодож байгаа. За тэгээд дээр нахна нод ван хар шилзүүдэг байхгүй. Тэгсэн чи яг ховын онгоо ярьж. Тэгсэн чи харгын тавгах маадаг усан дорохтой ингэж ордог гэсэн. Усан дорохтой нүдний шилтэй. Тэгээд ахна хар шил зүдэг ч гэсэн тэгээд зарим нь болохоор намрагийн нүд зүгээр болоо ярьдаг гэсэн. Тэгээд ахын нүд зүгээр бүр хараа амар сайн байхгүй. Тэгээд дүүгийн МАФ 976 энэ Монгол улсын кодтойгийн энэ зүүн гар дээр ахна хараа сайтай болох хараад ингээд уншаад байна л да. Монгол улсын төрийн дуулын нот уу те? Яг тийм. Тийм. Тэгэхээр манайхан Тэ гоё байна. Их оронч байна. Таараар багтдаг энэ найз нөхөд энд байгаа залуучууд бүгд байна. Ингээд миний хоёр дуу бас манай рэпийн тэг рэпийн ертөнцид бас хаг авч бут авч бас олон манай рэп сонирхдаг залуучуудыг өөршин шигээ лугаа адил бүгдийг бас үндэснийхээ үзэл, өв соёл, ёс заншлыг хадгалсан юм бас агуулгатай дуунуудыг ихийг хийгээрээ бүтээгээрээ амжилт манддгаа. Баярлалаа. За та хоёртаа амжилт хүсье. Тэгэд яг орчин цагийн охид бүсгүйчүүдийн, залуучуудын сонсхийг хүссэн одоо бүх тэр сонин сайхан тэгээ шинэлэг үг бас
бас монголчуудын сонсохыг хүсэж байгаа тэр химнэл бит та хоёрт байна. Тэгэд яг энүүгээрээ байгаараа битгий зарцаараа, битгий зогсоорой. Үзэг сонсогчдынхаа одоо зүрх сэтгэлийг байнга яг энэ шигэ байлдан дагуулж байгаараа. Тэгээд хоёрт маш их найдаж байгаа. Тэгээд битгий зогсоорой. Яг энүүгээрээ байгаарай л гэж хүсмээр байна. Амжилт хүсье. Баярлалаа. Хаяа окей та баярлалаа хүмүүс. Баярлалаа. Тэгэхээр нөгөө хүн урмаараа штэ. Тэгэхээр нөгөө продюсер окей чинь бүр гоё дуу юм штэ. За тэгээд хипхопгүйгээр би амьсгалж чадахгүй гинэ. Тэгээд хипхопоор амьдарж байгаа энэ хүмүүсийг бид нар шүүн гэж байх уу? Бидний сэтгэлийг хөдөлгсөн шиг үзэгч олонныхоо сэтгэлийг хөдөлгөөд эзэмдэж яваарай. Ингээд MAF 976 хамтлагт өгсөн шүүгчдийнхээ үнэлгээг хамтдаа харцгаая. 10 Манайх 49 оноо авсан шүү. За ингээд сая ингээд та сая оролцоо гараад ирлээ. Таны сэтгэл санаа хэр байна вэ? Тэгэл айдсаа үлдээчээл гараад ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Багч юмнаас айсан юм уу? Тэгэл сандарч байсан. Сандарсан гэж юу? Тийм эргээд. Мань ч догдолсон гэж бодсон. Одоо бол би яг догдолж эхэлж байна. Окей. За тэгээд сая бид хоёр гарчаад ирлээ. Тэгээд ерөөхдөө манайх энэ оноонд 40 оноо авах ёстойгоос уучлаарай. Тэгээд 49 оноо авсан дуучлаарай. За тоолсоо. Тэгээд бид хоёр орчоо гараад ирлээ. Тэгээд бус түүхтүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье. MAF 976.